аль аль бутархаануудыг нэмэхэд 22-ны 25 гарахыг ол гэжээ. Хэдэн ч бутархаа оролцуулсан болно. Хэрэглээгүй бутархаануудыг хогийн сав руу хийнэ. Үүнийг хэрхэн яаж бодох вэ? Илүү ойртуулахын тулд хамгийн их бутархаагаас нь эхлэе гэж бодож байна. 22-ны 16, дараа нь 22-ны 8-ыг авна. Дараа нь 22-ны 8-ыг нэмбэл хэд болохыг харъя. 16 дээр 8-ыг нэмбэл тэнцүү 24 болж байна. 22-ны 16 дээр нэмэх нь 22-ны 8 тэнцүү 22-ны 24. 22-ны 25 болгохын тулд 1 хэрэгтэй. Тэгэхээр бусад хэрэглэгдээгүй бутархаануудыг нь хогийн савнд хийн. Энэ хэрэглэгдээгүй учраас хогийн савнд хийн. Хариугаа шалгацгаая. Зөв байна. Үүнийг хийх хэд хэдэн арга бий. Зөвхөн ганц энэ биш, өөр олон бодолт бий. Харцгаая. Өөр ямар арга байна вэ? 2 ба 4 энд байна. Бид 8-ыг авах хэрэгтэй. 22-ны 2 дээр нэмэх нь 22-ны 4 тэнцүү 22-ны 6. Нэмэх нь 22-ны 8. Тэнцүү 22-ны 14. Хэрэв 22-ны 16-ыг нэмбэл хэтэрхий их тоо гарна. Үндэ бидний бодсон арга нь үүнийг хийх арга байсан байна. Тэгэхээр 2 ба 4-ийг хогийн сав руу хийн. 16 дээр нэмэх нь 1, нэмэх нь 8, тэнцүү 25. Энэ тохиолдолд хуваар нь 22 байна.